За сайн байцгаана уу? Орой мэндийг хүргэе. Лайв үзэж байгаа бүх хүмүүстээ орой мэндийг хүргэе. За сайхан амарцгаах гэж байна уу? Маргааш өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр байсан. Маргааш нөгөө өдөр 2 бас амралтын өдөр байгаа. Тэгэхээр өнөөдөр бас та нар маань 5 дахь өдөр буюу Баасан гарагийн орой маш гоё амьдралдаа нэг сайн сайхан зүйлийг хэрхэн яаж амьд болгож бийжүүлж те хэрхэн яаж хүчтэй дуудаж хүслээ бичиж хүслээ дуудаж сурах вэ гэдэг гоё сүнслэг сэдвээр та нартайгаа ярилцъя, зөвлөлдье гэж бодлоо. За тэгээ орой минь өнөөдрийг сайхан өнгөрүүлсэн. Өнөөдөр бол миний хувьд бас ажил ихтэй, хүн ихтэй, завгүй өдөр болж өнгөрлөө. За орой минь сайн байцгаана уу? За комент ирж гин үү? Комент нь болж гин үү? Сэтгэл бичээд өгөөрэй. За тэгээ микрофон нь болж гин үү? Дуу хоолой сайн сонсогдож байгаа бол гол сэдвүүдэд орцгаая. Бүгдөө сайн байцгаана уу? Баасан гарагийн орой шүү дээ. За өнөөдөр айгуугаа сонирхолтой сэдв ярина. За яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр хүмүүс ингээл орж ирэл амьдралдаа ингээл сайн сайхан хүслээ дуудахтаа дандаа нэг юм жижигхэн алдаа гаргацсан байдаг байхгүй юу? За тэгээд энэ жижигхэн алдаагаа бас мэдээд авчвал сураад авчвал бас зүгээр юм болов уу гэж одоо сүнслэг утга учраар нь тайлбарлая гэж ядсан. Ариун тий орой минь гэсэн мэн заашгүй дээ. Комент нь болж байгаа юм байна. За дуу хоолой сайн сонсогдож байна уу? Тэгвэл хэдүүлээ гол сэдв рүү орцгоё. Цаг орой болог 10 болж байгаа юм байна уу? Орой минь сайн сонсогдож байна гинэ өө заашгүй дээ баярлаа. За сайн байцгаана уу? Орой минь. За номтой болог пэйжүүдийн сүнслэг мэдлэгийн өрөөнөөс та нартайгаа энэ орой Баасан гарагийн орой мэдчилж байна. За өнөөдөр орой та нартайгаа би маш гоё сэдвээр ярих гэж бодсон. За эхлээд дөнгөж анх удаа үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. За намайг Мишка гэж дуудаж болно. Би номтой болог хэмээх энэхүү пэйж утсын модератор багш байгаа. За ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудыг зохион байгуулж санаачилж гаргасан шалтгаангүй бясалгал хэмээх танхимын бясалгалыг модераторлж чиглүүлж явдаг. За мөн аура энерги үздэг, амьдралын код гаргадаг. Бичгийн хэвээр бусдын амьдралыг шинжиж далдад нь байгаа эрчим энерги нуугдсан асуудлыг энэ хөндөж тайлж өгдөг. За тэгээ мэдээж өөрийнхөө сонирхлоор ингээд номтой болог пэйж хуудасаараа дамжуулан сүнслэг мэддэхүүнүүдийг та нартаа түгээдэг, тараадаг юм хүн байгаамаа. За өнөөдөр би Баасан гарагийн орой та нартаа зориулаад ингээд хүслээ хэрхэн яаж дуудвал илүү хурдан, илүү хүчтэй бас биелэхэд нөлөөлдөг юм бэ, тусалдаг юм бэ гэдгийг би та нартаа хүслээ дуудах амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах. Ер нь хүсэл гэлтггүй бүхий л сайхан энерги, эрүүл мэнд, элбэг дэлбэг байдал, сайн сайхан аз амжилттай бүхий л зүйлийг дуудахдаа ямар одоо 3 зүйлээр дуудвал илүү хүчтэй байж болтго юм бэ гэдэг сүнслэг талаас нь
тайлбарлая гэж бодсон. За тэгээ дэлхийн ертөнцийн гэдэг чинь маш агуу. Ид шид бидний одоо эргэн тойронд дүүрэн байна тий. Бүх зүйл ид шидтэй холбоотой. Ид шид гэхээр л нэг өөр ертөнцид болдгийн юм шиг өөр зүйл байдгийн юм шиг боддог бол үгүй дээ. Манай дэлхийн ертөнц гэдэг нь дэлхий гэдэг гариг чи өөрөө бүх одоо газараа бүх хэсэгтэй юм ид шидээр дүүрэн ертөнц гариг байдаг юм. Энэ ид шидийг ингээд гоё мэдрээд хараад амьдралдаа гоё чиглүүлээд ашиглаад ирчвч аваад ингээд сурчих юм бол холбоотойгоо сурчих юм бол гэдэг шиг те таны амьдралд ингээд азтай зүйлүүд байнга тохиолдох боломжтой байдаг юм аа. За тэгэхээр бид нар ингээд амьдралдаа сайн сайхан зүйлүүдийг дуудах 3 арга байна. Өчигдөр бид нар ингээд амьдралдаа ингээд мөнгө төрөг орлого ашиг ажил төрөл хийгээд идэг ч гэсэндээ тэр мөнгө нь ингээд үржихгүй одоо өсөрч дэвжихгүй яг байдгаараа байгаад байвал та амьдралдаа орж ирж байгаа мөнгийг ямар 3 зүйл рүү чиглүүлвэл тэр мөнгөтэй нь илүү доктортой удаа өсдөйм бэ, улам илүү өсөж өргөждөйм бэ, одоо аривждөйм бэ те юу гэлч. Аривждөйм бэ гэдгийг ингээд сурж авсан эрүүл мэндтэй ирээдүйн зорилгодоо за мөн эрдэм мэдлэгтэй гэсэн зүйлүүдийг мөнгөөс ингэж хуваарлж чадчихэв үү гэдгийг та нартаа нэгийг бодогдуулаад хоёрыг сануулад тэр талын энергийн задаргаа явагдсан байгаа. За өнөөдөр бол би амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах үе биднэрт өчнөө гардаг тий. Эрүүл сарвал болохынсан гэж дуудах үе гардаг, элбэг дэлбэг байхансан гэж дуудах үе гардаг. Энэ ажил үйл зорилго тэмүүлэл маань бүтээсээ, сансан зүйл маань саадгүй бүтээсээ гэж дуудах, залбирах, хэлэх, ярих мөрөөдөх үе зөндөө гардаг. За энэ зүйлүүдийг ингээд энэ яг үедээ ингээд төрөлдөө дуудахдаа яаж дуудахаа мэдэхгүй, яаж хүсгээ мэдэхгүй одоо нэг л хоосонтэй нэг дотроо бодох ч юм уу, эсвэл хүнд хэлэх ч юм уу нэг юм хөнгөн нэг юм харах хэрэглээд байдаг. Тэрийг арай илүү нэг юм ухамсартай нэг төгөлдөржүүлээд гэх юм уу те. Жаахан өнөөдөр ингээм амар олон хүнтэй ажилласан. Айгүй олон зөвлөгөө өгсөн чинь хамгийн сүүлийнхаа хүний гарын гартал ингээд тасралтгүй цай ундаа уухгүй хэдэн цаг ярьсан бэ? Бараг 6 цаг ярьсан баха. Тэгсэн чинь бүр сүлд амч хилээд бараг ингээд юм ярьсан чинь гацж мацах гэдэг шүү. За гэхдээ зүгээрээ та нартаа зориулаад өнөөдөр хогой сэдвийг ярьчаа гэж бодож байна. Бас амьдралд хэрэгтэй. Яагаад гэвэл би над дээр орж ирээд үзүүлдэг хүмүүс амьдралдаа дандаа сайн сайхан зүйлийг бий болгох гол мөрөөдлөө биелүүлэх гээл эрчим энерги өсгөх гол орж ирдэг учраас та нарт өнөөдөр би 3 сүнслэг аргыг зааж өгье. За ингээд бодож үзэл та яг одоо таны амьдралд дуудахыг хүсэж байгаа ямар нэгэн сайн сайхан зүйл байна уу? Эд материал байна уу? Элбэг дэлбэг байдал байна уу? Эрүүл мэнд байна уу? Эсвэл хайр дурлал одоо эв түнжин байна уу? Элэг бүтэй амьдрал байна уу? Юу байна? Та яг одоо амьдралдаа юу дуудахыг хүсэж байна гэд эхлээд бүгдөө яаж дуудахаа мэдхээс өмнө юу дуудах вэ гэдгээ бодоод үзье те. Яг одоо надтай хамт байгаа энэ лайвыг үзэж байгаа надтай хамт энэ цаг мөчид энэ одоо энергидор хамт байгаа бүх хүмүүс маань энэ асуултанд бүгдээ хариулъя. Та яг одоо амьдралдаа юу дуудахыг хүсэж байна вэ? Нэг оны төгсгөл болж чинь, нэг оны эхлэл болох гэж байна те. Нэг оноос нэг он руу шилжих гэж байгаа энэ мөчлөг дээр таны амьдралд юу хэрэгтэй байна вэ? Өчтөр нэг лайвын дор нэг эмэгтэй маань би миний одоо зорилго бол те байртаа өөр нэгэн гэр оронтой болохоо гэж бичсэн байсан. Яг тийм ч гэсэн одоо зорилго байж болно шүү дээ те. За ингээд одоо хэдүүлээ дотроо бодлоо бүгдөө нэг юм юу дуудахыг хүсэж байгаагаа бодоод ингээд нэг тунгаачлаа. За эндээ яаж ид чидийн энергийг холбох вэ? За зөвлөгөө авах гэсэн юм аа яаж цаг авах вэ гинэ. Манай номтой бодлого пэйж үзсэн чатаар нь цаг авах гэсэн юм аа гэж чадчихвал цаг авна. За дуу сонсогдохгүй байна шүү гинэ. Дуу сонсогдохгүй байгаамаа. Сайн байна уу? Таны мантраг өглөө бүр сонсдог шүү гэсэн байна. Баярлалаа. За тэгэхээр хэдүүлээ бодож үзэх хэвээрээ байна уу? Яг одоо миний амьдралд юу хэрэгтэй вэ? Яг одоо би амьдралдаа юу дуудмаар байна гэд бодоод за энэ одоо бодож байгаа зүйлээ сүнслэг 3 аргаар бид нар амьдралдаа илүү хүчтэй ойр байлгах одоо зүйлийг сурч авцгаая. За дуун сонсогдож байгаа үстэй дуун сонсогдож байгаа бол над дээр лайк юм зүрх дараад өгөөч. Дуун сонсогдохгүй нэг юу яриад. Юу яриад лайв өмүүлээд байна гэдэг шиг тийм. Лайк дарсан байна, зүрх дарсан байна, сонсогдож байгаа гэсэн үг юм байна тийм. Сонсож байгаа бол дарж байгаа гэсэн үг шүү дээ. За окей. За тэгээд амьдралдаа сайн сайхан зүйлүүдийг дуудах үе бидэрт маш их гардаг. Хүний амьдрал гэдэг чинь баялгаа, заримдаа бидний хүч хүрхгүй үе ирдгээ. Гэсэн хэдий ч гэсэндээ бид бүхэн яг ингээд
өөрөө өөрийнхөө амьдралыг гой боловсруулад за өөртөө өсөж байгаа зүйлүүдээ гой дуудах ичд гэж яддаг байхгүй тий. За тэгэхээр амьдралдаа гой зүйлийг дуудахдаа хүчтэй байхдаа ингээд ер нь сайн сайхан зүйлүүдийг өөрөө өөртөө өсгөхдөө 3 арга зам байт юм байна л да. Яг маш олон арга зам байгаа. Өнөөдөр би сүнслэг 3 арга замыг л танилцуулах чинь шээ. Сүнслэг 3 арга зам. Би ингээл айгүй олон арга замыг хэлэх бас дуртай биш байхгүй яагаад гэвэл айгүй олон юм ярьж байгаа хүмүүс төрөлдчихдөг. Айгүй олон юм сонсчоор тэндээс нэгийг ч авч чаддгүй. Тийм учраас би илүү амьдралд ойрхон илүү бодтой 3 аргыг л та нартай хэлээд өгч. Та нар маань энийг л цэжлээл энтэйг л илүү одоо ингээд ажиллаж байгаа юм бол нэг 30 40 арга нэг хэрэггүй гэдэг шиг тийм байдгаа. Тийм учраас хэдүүлээ тийм учраас би яг 3 аргыг хэлж байгаа. Тэрнээс дэлхийн ертөнцийн зөвхөн 3 арга байдаг гэсэн үг биш шүү. Өнөөдөр би та нартай 3 аргыг хуваалцгана гэж та нар маань ойлгоорой. За хэдүүлээ сайхан амьдралдаа сайн сайхан ирч хүч дэлбэг сайхан юмыг дуудъя. Нэгтэн. За нэгтэн амаараа дуудъя. За юу гэсэн үг вэ гэхээр бидний энэ дуу хоолой буюу аман өглөг буюу ярьж байгаа нь вишүү доо хоолой маань 5 дахь хүрд болж өгдөг. 5 дахь хүрд гэдэг маань оюуны хүрд гэсэн үг ээ. Дуу хоолоогоор ярьж байгаа зүйл өөрөө оюун одоо бодол энергитэй холбогдож өгдөг. Юу гэсэн үг вэ гэхээр бидний зүн совинтой мэдрэмжтэй, дотоод титэн хүрдтэй буюу сан санаачлагтай, за миний мэдлэг тарих одоо тарихтай, миний ярьж байгаа зүйлийг намайг ярахаас ч юм тарих маань боловсруулад над руу шидээд тэгээ дуу хоолоогоор маань ингээд амаар маань аваа болоод гарч байгаа. Тэр авааг та нар маань сонсоод надаас ингээд мэдээлэл буюу мэдлэг буюу ингээд авааны давтамж гэрд сонсож байгаа. За тийм учраас бидний амьдралдаа сайн сайхан зүйлийг хамгийн их дуудах хамгийн том хүчтэй аргын нэг бол амаараа дуудах юм байна. Амаараа дуудах гэдэг нь энерги хаалгыг нээж өгч ин гэсэн үг ээ. Юу гэсэн үг гэхээр маш хүчтэй л дээ. Биднэрт ч одоо ингээд биеийн дотор маш олон эд эрхтнүүд байгаа. Гар, хөл, нүд, ам гэдээ маш олон эд эрхтнүүд байгаа мөртлөө бүгд өөр өөр гэсэн үүрэгтэй. Бүгд өөр өөр гэсэн нэг одоо үүрэг ройл, ач тус, давуу, боловсрол талуудтай байдаг бахны. Гэтэл биднийг шууд утгаараа ингээд би биетэйгээ харилцахад хүрэгдэг, биний дотоод сэтгэл мэдрэмжийг шууд гаргахад тусалдаг ганц эд эрхтэн бол энэ ам гэдэг эд эрхтэн буюу дуу хоолой буюу вишүүда хоолой юм аа. Энэ вишүүда хоолой буюу 5 дахь одоо энэ хүчтэй дотоод зүн совинтой холбож өгдөг энэ дуу хоолой одоо яриа ам маань амьдралыг сайн сайхнаар өөрчлөх хит читтэй байдаг бахны. Та амьдралдаа одоо бодит зүйл дуудсан ч, энергийн зүйл дуудсан ч, эрчим энергийг ичид дуудсан ч гэсэн амаараа дуудах юм бол за маш хурдан ирдэг бахны. Яагаад гэвэл орчлон руу өөрөө та энэ дуу хоолой ам гэдэг зүйлээрээ дамжуулан давтамжийг илгээж чадчихна гэсэн үг. Та өөрөө зүрхэн хүрдний энергиэрээ аураагаараа за маш олон янзаар дэлхийн ертөнц рүү давтамж илгээх боломжтой. Гэхдээ шууд утгаараа маш хурдан яг одоо энэ цаг мөчид шууд ингээд утгаараа давтамж илгээх боломжтой нэг зүйл бол энэ дуу хоолой буюу ам бидний яриа байдаг бахны. За тэгэхээр би аз жаргалтай амьдралыг өөртөө дуудъя. Энэ тарих маань ингээд дотроо боловсруулаад аз жаргалтай амьдрал гэж юу юм болоо гэд бодон төсөөлн төсөөлөд буцаагаад ингээд амаараа зөв ярих, эмх замраатай ярих, үгсийг бодлыг үгс болгож хувиргах, бодлоо хувь тавилан болгож хувиргаад зөв яриа зөв илэрхийлэх үедээ өөрөө өөртөө сайн сайхан зүйлийг дууддаг, татдаг байна. Хэрвээ мэдээж муу зүйл яриад байвал муу зүйлийг л татна, сайн сайхан зүйлийг ярих юм бол сайн сайхан зүйлийг л татдаг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ энэ амаар дуудах зүйл вишүүдэ хоолоогоор орж ирээд тархиар боловсруулагдаад бидний одоо амаар гарч байгаа авианы давтамжтай маш их анхаарах хэрэгтэй байдаг байна. Тэгэхгүй бол нөгөө шууд ингээд дэлхийн ертөнцтэй холбогдож байгаа, дэлхийн энергийн давтамжтай шууд холбогдож байгаа эний дэрэгтнээ ойлгохгүй, мөн чанарыг нь мэдэхгүй, дотоод энэ одоо боловсруулалтыг нь мэдэхгүй, хүчийг нь мэдэхгүй байх үедээ амаараа санаатаа санамсаргүй таг үзүүл хилээд амаар үлдэх нүгэл гэж яддаг шүү дээ. Тэр зүйлийг тэр хэлбэрийг нь өөрөө буруу хэлбэрт оруулаад амьдралаа амаараа өөрөө таг үзүүлүүдийг дуудах үедээ. Тийм учраас амаараа тата зүйлүүдийг дуудахын тулд бид нар эхлээд дуу хоолойгоороо сайхан ингээд дуу хоолой буюу хоолон чакрага цэвэрлж сурнаа. Дуу хоолойны хүч гэдэг чинь хүний энэ дуу хоолойд гэдэг чинь тус тустай юм олон лайнууд буюу олон юм шугамуд байдаг гэж одоо тайлбарлаж хэлэх юм бол юм өөр шугамуд байдаг байхгүй өөр долгион байдаг гэсэн үг. Тийм учраас амьдралаа сайн сайхнаар дуудах буюу сайн сайхан үгийг ашиглаж дандаа гоё эрчим энергитэй хүчтэй үгийг ашиглана гэдэг бол тэр хүн дандаа хүчтэй энергийн давтамж, дандаа хүчтэй дотоод хүч ашиглаж ин гэсэн үг л дээ. За тийм учраас энэ хүчтэй төслийг тарих өөрөө боловсруулаад төсөөлж бодоод таны амьдралд бий болгох тэр далд тухамсарт хэрэгцээтэй бүрэлдэхүүнүүдийг таны амьдралд дуудаж өгдөг байх нэ. Тэгэхээр бид нар бол тайлбарлах юм бол өдөр бүр 3 одоо үгийг өөртөө хэлье гэж бодъё л та. Би чадна, би үнцэнтэй, би гэрэлтэй.
За энэ 3 үгийг хэлээд дээ. Тэ энэ 3 өгүүлбэрийг өөртөө хэлээд дээ гэж бодъё. За өглөөний хэлий, өдөрний хэлий, оройны хэлий. Өдөөс хойш нэг хэлий, санах болгондоо нэг хэлий те. За би чадна. Би бүх зүйлийг дуудаж чадна. Би үнцэнтэй, би гэрэлтэй гэдэг ч юм уу те. Ингээд нэг юм зөв үгийг зөв цагт нь зөв нийлүүлээд хэлэхэд л эн чинь нэг юм үл үзэгдэх зүйл буюу таны дотор байсан бодол байсан бол таны хэлэх үед давтамж буюу бодит байдлаар дэлхийн ертөнцтэй холбогдож байгаа хашгираан те дуучмээ гэрц зам мэдрэмж зэвсэг болж өгдөг бахнэ. За тэгэхээр яг янз янзаар тайлбарлаж болж байна л да. Заримдаа яагаад зэвсэг гэж хэлж байгаа юм гэхээр зарим үед таны одоо үг таагүй байх үед те та хин нэгэнтэй зөрчилдөж явах үед чинь таны дуу хоолой буюу хоолон чакрагаар зэвсэг шиг хүчтэй зүйл зөв шиг хүчтэй өгнөд гарч ийн штэ те. Энэ үед бид нар дуу хоолойгоо зэвсэгч болгож ашиглаж болдог бахан хамгаалалт болгож ашиглаж болдог. Юу вэ гэхээр зарим үед та бити над руу өгөө те. За над руу бити ойртуулаараа би эндээс айдэн шүүч гэдэг юм ингээд энэ үгээр дамжуулан өөрийгөө эрүүл мэнд эд эрхтэн зүрх сэтгэлийг те хамгаалах боломжтой байдаг бахнэ. За ингээд бид нар чинь хамгаалах боломжтой байна. Заримдаа зэвсэглэх буюу өөрөө өөрийгөө хүчийг мэдрүүлэх боломжтой байна. Гэтэл бас энэ ам гэдэг зүйлээрээ дуу хоолой буюу энергийн давтамж гэдэг зүйлээрээ бид нар амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудаж болдог байх нэ. Энэ одоо гэрлийг дуудаж болдог байх нь, зөв замыг дуудаж болдог байх нь, чиглүүлгийг дуудаж болдог байх нь, нийт чидийг дуудаж болдог байх нь, энерги мөнгийг дуудаж болдог байх нь. За бодож үзье, надад өнөөдөр маш их хэмжээний мөнгө хэрэгтэй байлаа гэж бодоход би хамгийн эхлээд амьдралдаа дуудах аман одоо дуудлагыг ашиглана буюу дуу хоолойныхаа өөртөө ихтэйгээр хэлнэ шүү дээ. Дуу хоолойгоо эзэж чагаад өөрөө өөртөө ихтэйгээр надад маш их хязгааргүй мөнгө ирж явна. Над руу яг одоо хязгааргүй мөнгө ирж явна гэд ингээд өөртөө олон дахин давтамжтай итгэл үнэмшилтэйгээр мэдэрч чин сэтгэлээсээ хилдэг байх нэ. За ингэж хэлсний дараа нөө цэцэг дэлгэрнэ гэдэг шиг те цэцгийн дэлбээ чи ингээ боловсрохоор байгаа дэлгэрээд цэцэг чи ингээд нэг дэлбэгээ нэхрээ маш гойцгсэнтэй одоо харагддаг шиг бидний дуу хоолой гэдэг чинь бодол байжгаад бидний дотор байжсанаа үгээр амаар дамжаад гарч ирээд үг болоод аваа болчоор ингээд цэцэг шиг дэлгэрж ин гэсэн үг байхгүй юу. За ингээд цэцэг шиг дэлгэрээд ирэхээрээ тэр тухайн үгэнд орсон тэр энерги мэдээлэл эрчим гэрлийг одоо эрэлхийлж өөртөө дуудаж өгөх боломжтой байдаг байх нэ. За тэгэхээр яг одоо намайг үзэж байгаа хүмүүс амаараа өөртөө амьдралдаа нэг сайн сайхан зүйлүүдийг дуудаж үзцгээе хамтдаа тий. За юу гэсэн үг вэ гэхээр за хэдүүлээ мөнгөний энерги урсгалыг дуудъя. Яг одоо надад маш их хязгааргүй их мөнгөний урсгал ирж явна гэдэг ингээд зүрхэн дээрээ зөөлөн тогшиж болно. Толгой урдан дээрээ зөөлөн тогшиж болно. За ингээд өөрийнхөө мэдрэлийн одоо энэ энергийн цэгүүд дээрээ те зөөлөн тогшиж болно. За мөрөн дээрээ тогшиж болно. За өнөөдөр би баруун мөрөн дээрээ тогшиж ашиглая. Баруун мөрөн дээрээ тогшихыг ашиглая. Яагаад вэ гэвэл баруун мөрөн дээр бидний аз амжилт мөнх төрөг одоо бодит байдал материалын байдлын сахиусан тэнгэрүүд ээжэдэг. Тийм учраас баруун мөрнийхаа мөрөн дээр ингээд зөөлөн тогшохоор тэр сахиусан тэнгэрүүд буюу тэр эрчим энерги маань хөдөлгөөнд ороод тэгээ бид нар амаар дуудаж байгаа сайн сайхан зүйлийг амьдралд манд хурдан бий болгох боломжтой болдог байх нэ. За ингээд хэдүүлээ хамтдаа хийж үзгөө. За сайхан цэг суугаад дамсгалаа аваад те баруун мөрөн дээрээ гараа ингээд зөөлөн тогшоод за яг одоо миний амьдрал руу хязгааргүй их мөнгөний энерги урсгал хурж ирж байна. Яг одоо миний амьдрал руу хязгааргүй их мөнгөний урсгал ирж байна. Яг одоо миний амьдрал руу хязгааргүй их мөнгөний урсгал ирж байна. За ингээд гоё би мөнгөтэй, би хүчтэй, би зоригтой, би эрүүл саруул, би эрч хүчтэй, би эрдэм мэдлэгээр дөөрөн гэх мэтчлэн ингээд сайн сайхан үгийг өөрийнхөө амьдрал руу дуудаж оруулъя. За ингээд хэдүүлээ амаараа амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах утга учирыг жоохон ч гэсэн багч утгаад тайллаа гэж бодож ийн багч утгаа одоо ойлголоо. За түүний дараа амьдралдаа сайн сайхан зүйлийг энерги буюу одоо дал тухамсрын хувьд яаж дууддаг вэ? За хоёр дахь арга нь бол бичгээр дуудана. Бичгээр дуудах буюу бодит биелэлийг код болгож байгаа гэсэн үг л дээ. Юу гэхээр би өөрөө амьдралын код гаргаж одоо бичгийн хэвээр хүний амьдралын дотоодод байгаа энергийг уншдаг байхгүй юу? За тэгээ хүн надад ингээд цаасан дээр одоо нэг тодорхой өгнүүдийг бичиж өгөө. Тэр өгнүүдийг нь би хараад өө таны сэтгэл зүйч ийм байгаа юм байна. Та эндээс сайн зүйлийг мэдэрч байгаа юм байна. Муу зүйл чи ийм тохиолдсон юм байна гэдэг юм уу те. Тэр тухайн хүний энерги ухамсар одоо бие дотор нь байгаа энергийн мэдрэмжийг нь уншиж өгдөө. Энэ ажлыг яаж уншдаг вэ гэхээр би тэр бичгийн хэвний энергийг нь мэдэрч шинжиж чаддаг байхгүй юу? За тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр бичиг гэдэг чинь энерги гэдэг байна шүү дээ. Бичиг хэрвээ тэр бичиг энерги биш байдаг байсан бол би одоо яаж тэр хүний дотор байгаа одоо зүйлүүдийг мөн ирээдүйд болох зүйлүүдийг нь яаж би тайлж уншиж чадах юм бэ те. За мөн одоо тухайн хүний дотор байгаа энергийн сүнсний чадруудыг нь бас би яаж мэдх юм бэ те. Гэтэл тэр энерги байдаг учраас би тэр энергийн шин чанарыг нь мэдэрч одоо анзаарч задалж чаддаг болохоор
уншиж чаддаг болохоор тайлбарлаж өгд юм аа. Тийм учраас энэ бол юу гэсэн үг вэ гэхээр бичиг гэдэг бол энерги, бичиг гэдэг бол бодит биелэл олж байгаа манифест буюу сайн сайхан зүйлийг дуудах код болж өгд юм аа. Тэгэхээр та амьдралдаа одоо тодорхой төвшнийг хүсэж байгаа бол, тодорхой иж хийдэг хүсэж байгаа бол, тодорхой далд тухамсрын энерги эрчмийг өөрөө өөртөө эхлүүлмээр байгаа бол та бичиж сураа. Сайхан цулгаа цаас гаргаж ирээд те цулгаа цаасан дээр өөрийнхөө амьдралдаа дуудаж байгаа зүйлүүдийг бичин. За сая бид нар амаараа дуудсан бол амаараа дуудсан зүйлээ бичгээр буюу 2 дахь шатны одоо үе шат руу оруулъя. 2 дахь үе нь бол бичгээр одоо миний амьдрал руу яг одоо хязгааргүй мөнгөний урсгал ирж явнаа. Би хязгааргүй мөнгө хүлээж авахд бэлэн байна. Би хүчтэй, би зоригтой, би цэцэн цэлмэг эрүүл сарвал гэх мэтчлэн те нөгөө хүчтэй өгнүүдээ бичиг болгоод буулгачин. За бичиг болгоод буулгач чинь гэдэг нь та амьдрал бүр ингээд код болгоод үлдээчихин гэсэн үг. Та дэлхийн ертөнцид бичгээр дамжуулан тушаал өгч чинь гэсэн үг. Та энэ дэлхийн ертөнцид одоо үйлдэл болгоч чинь гэсэн үг. Дэлхийн ертөнцийн энергийг удирдчин гэсэн үг. Үйл явдал болгож чинь гэсэн үг. Та зүгээр дотроо бодоод суух биш. Тэр одоо зүйлийнхаа төлөө сайн сайхан зүйлийг өөртөө дуудаж байгаа тэр энергиэрээ үйлдэл болгох буюу маш хурдан биелүүлэх тэр арга замыг өөрлөгөө оруулаад ирж гин гэсэн үг байхгүй юу? За таны намастай группийн бүтээл ямар сайхан гайхалтай юм бэ? Сонсох бүрдэл ямар их авьяас юм бэ? Ямар гайхалтай юм бэ гэж бодогдоод хажуугаар нь маш их талархал мэдрэгдээд байх юм аа гэсэн байна. За баярлалаа. Гайхалтай гоё өгнүүдийг бичиж над руу илгээсэнд, захиа илгээсэнд гэдэг шиг те баярлаа. За ингээд бичиг нь өөрөө далд тухамсар тушаал өгж ин гэсэн үг, үйл явдал болгож ин гэсэн үг, хувь тавилангаа өөрөө тодорхойлж ин гэсэн үг, далд тухамсарт байгаа энерги засч ин гэсэн үг. Бидний далд тухамсар тодорхой хэмжээний янз бүрийн одоо нэг гэмтлүүд байдаг. Ямар нэг юм бүтэхгүй бол яана, энэ биелэхгүй бол яана, би баяжихгүй бол яана, надад одоо мөнгө орж ирэхгүй бол яана, өрөө дарж чадахгүй бол яана гэсэн айцуд байдаг. Энэ айцыг бичгээрээ даван туулах буюу бичгээр сайн сайхан болгоод хувиргаад биччихээр та дэлхийн ертөнцийн энергийг өөрчилж чинь гэсэн үг. Нөгөө айц байсан, нөгөө саад байсан, нөгөө асуудал байсан энергийг та хувиргаад айгуугай аз амжилт энерги сайн сайхан зүйл буюу далд тухамсартаа тушаалагч чинь гэсэн үг байхгүй юу? За ингээд бичиг болоод хүсэл тань, сайн сайхан зүйл тань, мөрөөдөл тань бичиг болоод ингээд цаасан дээр буусан үедээ одоо газарт буцсан юм шиг тий одоо ингээд яг бодитоор биелээ олцсон юм шиг одоо зүйл болж байна гэсэн материалыг болгочих чинь гэсэн үг шүү дээ. Та бодлоо, энерги, хүслээ одоо материалыг буюу бодит болгочих чинь гэсэн үг байхгүй юу? За ингээд бодит болгоцсон байна гэдэг чинь та дэлхийн ертөнцид тушаалаа өгсөн байна. Та юу хүсэж байгаагаа бичсэн байна. Юу хүсэж байгаагаа хэлсэн байна. За бодъё. Та ямар нэгэн юм одоо нэг гой цай авъя гэж бодъё л доо. Гэхдээ надад хэлэхгүй бол би мэдэхгүй тий. Би цай авмаар байна гэд хэлэх юм бол би танд цай өгч чадна. Ингээ та надад хүслийг хэлж чадах юм бол би таны хүслийг биелүүлж чадна. Та надтай ингээ ярилцмаар байгаа бол би тантай ярилцж чадахгүй. Та бичээд надад харуулвал би бас тэрийж хараад ингээ юу бичиж байгаа, юу бодож байгаа гэж ойлгоно. Бичгийн одоо үйлдэл буюу бичгийн харилцаа гэдэг бол бас маш чухал одоо гоё харилцаануудын нэг байдгаа гэж бид нар мэддэг шүү дээ, ярьдаг шүү дээ, тийм учраас дэлхийн ертөнцид энерги буулга, бичиж амьдралдаа сайн сайхныг дууд зүгээр нэг юм хоёрын хооронд бичих биш, маш гоё нарийн нэгт нямба товч тодорхой бичин. Яа гэвэл дэлхийн ертөнц гэдэг чинь нэг тийм сонжирсон урт үлгэрийн галзуу өдрийн тэмдэг шиг гэдэг ямиг одоо хүлээж авдаггүй байхгүй. Эсвэргээрээ товч бөгөөд тодорхой ариун энерги эрчим дүүрэн эрг энергиэр дүүрсэн юм эдгэрэлттэй зүйлүүдийг бичиж одоо хүлээж авдаг. Эдгэрэлттэй гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр би хязгааргүй мөнгөний урсгал миний амьдрал руу ирэхийг хүлээн зөвшөөрч байна. Хаалгыг нь нээж байна. Би зөвшөөрлийг нь олгож байна. Би үн цэнтэй, би гэрэл гэгээтэй, эрчим энергитэй, би эрүүл сарвал, би цэцэн цэлмэг гэдэг ингээд товч тодорхой мөртлөө маш гоё мэд шидий хүчтэй холбоог та бий болгож чадаад энтэй гой сүр жавхлантай байж чадах юм бол бишрэл төрж чадна, талархал төрж чадна. Буцаагаад энэ таны бичсэн зүйлийг чинь энерги болгосон зүйл чинь амьдралд тань сайн сайхан зүйл болж таны амьдралд маш хурдтайгаар орж ирдэг байх нэ. За гайхалтайгааз тэгэхээр бидний энэ дэлхийн ертөнц гэдэг чинь домог үлгэр гэдэг чинь ерөөсө бүгдөө байгаа бодит зүйл хэвгүй. Бид нар ингээд бичээд цаасан дээр ямар нэг юм буулгаад энерги болгож ийн гэдэг чинь бид нар өөрсдөө бүх зүйлийг ялч чадна, бүх зүйлийг дийлж чадна. Бид нар шархаа эдгэж чадна, өвчнөө ангааж чадна, амьдралаа шинээр эхлүүлж чадна. Өдөр тутамдаа цаг, минут, секунд тутамд бид нар амьдрал хувь тавилангаа өөрчилж чадна гэсэн үг байхгүй юу? Залхуурахгүй байл та. Дэвтрээ гаргаад бичэлтэй. Гой ба сангоод бичтэй. Сайхан ингээд тарих толгойн дотроо зөв зүйлийг дистралд нь оруулаад бодод зураглаад бичгийн энерги болгоод одоо буулгаж чадах юм бол эн чинь ичэд болно. Эн чинь өөрийн чинь сэтгэл санааны чинь
тайтгарал болно, эдгэрэлт болно. Эрчим энерги дэлхийн ертөнцид тушаал өгж байгаа нэг харилцаа болно. Гэрэлт нь гайхамшигтай гэсэн үг тийм. За тэгээд энэ битсэн энерги тань өөрөө салхиар дамжин, нараар дамжин, агаараар дамжин ингээд эрэг байдлын цамхагт очноо. Эрэг байдлын цамхаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бидний аавра энерги дотор чин бидний эргэн тойронд байдаг юм гэрлэн энерги, тэнгэрлэг энерги гэж байдаг. Юунд ч гэмтээгүй гой цав цагаан ариухнаараа байдаг. Энэ ариухнаараа байдаг энергиуд юунаас гарч ирдэг вэ гэхээр бидний дотор байдаг гой ариун бодлоос одоо хязгааргүй шалтгаангүйгээр хайрлаж байгаа ч юм уу те, шалтгаангүйгээр уучлж байгаа, шалтгаангүйгээр өшөөж байгаа, шалтгаангүйгээр өгч чаддаг тэр өвлгийн сэтгэл, хайрын сэтгэл, тэр энергиудээс чинь бид нар дэлхийн ертөнцид юм тэнгэрлэг буюу юм хайрын энергиудыг бүтээсэн бий болгоцсон байж байгаа байхгүй юу. За энэ тэрийг одоо би яг ингээд гэрлийн цамхаг гэж нэрлэдэг байгаа юм те. Ер нь бол та өөрийнхөө юу ч гэж ойлгож болно. Миний хувьд бол энэ тэнгэрлэг энергийн цамхаг байт юм байна гэж би ингэж ойлгодог байхгүй юу. За ингэж ойлгоод энэ гэрлийн энергийн цамхагт тань нараар, сараар, салхиар ингээд энэ агаараар энэ дэлхийн ертөнцийн цаг хугацааны энэ давтамжаар таны бичиж үлдээсэн энэ сайн сайхан зүйл чинь таны амьдрал руу гэрэл мэд урсан орж ирдэг байх нэ. Бодол байсан бол одоо бодит зүйл болцсон байна. Бодит зүйл болцсон гэдэг чинь маш хурдан таны амьдрал руу урсаж орж ирнэ гэсэн үг. Та бол ганцаараа биш. Таны эргэн тойронд маш олон эрэг энергиуд байгаа. Таны эргэн тойронд маш олон хүч чадлууд байгаа. Та хүссэн бүх зүйлээ биччихээж амьдралаа дахин нээх боломжтой. Амьдралынхаа боломжийн хаалгыг нээх боломжтой. Доторхоо цэвэрлэх боломжтой. Ариун байдлаа баттгах боломжтой. Эрэг энергийг өөртөөгөө холбох боломжтой. Холбоос үлбээ үүсгэх боломжтой гэдээ маш олон гой давуу талууд байдаг байна. За тэгэхээр бидний амьдралдаа сайн сайхныг дуудах сүнслэг хоёр дахь арга бол бичгийн хэлбэр буюу эргэн тойрондоо ич чидэг нээх боломжийг одоо олгодог ийм сайхан арга байдаг бахан. Амархан бид нар бичдэг, мэддэг гэсэн хэдий боловч жоохон тэрэн дээр бид нар нэг жор хэрэгтэй байгаа. Зааж бидний мэддэг зүйл дээр нэг жоохон энергийн сүнслэг задаргаа хэрэгтэй байгаа байхгүй. Жоохон сүнслэг задаргаа ингээд тайлбарлаж өгөөд би нэг ич чидийнхэн задаргааг та нарт тайлбарлаад өгчгөр ойлгож байгаа ойлголтууд ч өөрчлөгдөд мэдсэн сурсан харсан үдсэн туулсан юм чинь арай нэг юм левел ахаад гэдэг юм уу те. Юмсыг харах байдал чи арай өөрчлөгдөд ирэхээр хүч нь хүртэл нэмэгдчихдэг байхгүй юу? Тийм учраас би та нартаа бичиж чадахгүй, за бичгийн талаар мэдэхгүй хүн гэж байхгүй байх бүгдөө мэдж байгаа гэсэн хэдий боловч бичгийн ич чидэг мэдэхгүй хүн гэж байна те, энергийг мэдэхгүй хүн гэж байна. Хүслийн дэвтэртээ бичээд наранд дэлхийд тавих уу, хаагаад далд хийх үү гэсэн байна. За бичиж байгаа хүслүүдээ ер нь бол нарны гэрэлд тусгах, гоё агаарт тавих, цонхон дээр тавих, өөрөө байнга өдөр болгон уншиж итгэжүүлэх те гим зэмийн арилгана гэж байдаг байхгүй. Таны тэр бичсэн зүйл чинь тухайн та өчигдөр орой бичсэн бай гэж бодъё те нэг хүслээ. За өнөөдөр уншихаар дахиад нэг өөр энергиэр өөр давтамжтай тэр хүслээ уншдаг. Тэр хүсэлтэй нь өчигдөр бичиж байхдаа 100% танд зөв санагдчихсэн бол өнөөдөр бичээд уншсан чинь өөр энерги нь илүү нэмэгдэж байгаа жишээ нэ те. Тэгэхээр гим зэм буюу дотор нэг юм шунлын хөрхидөө нэг жижигхэн те шунлааш ч юм уу нэг хин нэгний дээр гарах хүслээсээ ч юм уу хин нэгний доор ормооргүй байгаа хүслээрээ ч юм уу бидний хүсэж байгаа бүхэл зүйл ямар нэгэн далттай бүр цаашаа ухаад үзүүл юм гим зөвгөө мөртлөө нэг юм юутай нүгэлтэй идэг гэх юм уу тийм байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь өдөр болгон уншихтаа өдөр болгон ингээд тэр бичсэн зүйлээ дахин дахин идэвхжүүлэхдээ түүнийг ухамсарлаад байдэ. Хүслээ унших болгондоо ухамсарлаад би ингэх гээд байгаа юм биш, би тийм хүсэж байгаа юм биш, би үнэндээ гой мөнгөтэй төрхтэй болохыг гээд байгаа нь хөрхий тэгэх гээд байгаа юм биш гэдэг өөрийнхөө бас энергийн задаргааг тайлаад байдэ. Таны энерги гэдэг чинь ерөөсөө таныг байнга шинчилж өөрчилж тэ таны дотроос ялгарч байгаа мэдээлэл гэдэг чинь байнга л тантай ажиллаж идэг байхгүй. Тэгэхээр гой нарны гэрэл тавьж болно, уншиж болно, одоо яг өөртөөгөө ойр байлгаж болно. Ер нь бол ингээ байнга холбоотой байх хэрэгтэй. Юу вэ гэхээр та ямар нэгэн зүйлтэй холбоотой байнга байхаар улам дотн болоод холбоогүй байхаар холбоо тасарчдаг те дотн байхаа болждаг. Яг тэр шиг та өөрийнхөө тэр бичгээр амьдралдаа дуудаж байгаа сайн сайхан зүйлээ өдөр болгон дистралын дагуу уншаад, бичээд, илээд, тэврээд, тогшоод, ярилцаад энерги ирчмээрээ ингээд холбогдох юм бол тэр нь улам илүү итгэж, улам илүү хүсэлтэй нь хурдан бэлдэг гэх юм уу, эрэг тал руугаа чиглэдэг гэх юм уу, мөнгөний зэмийнх нь энерги барагдаж өгдөг байх нэ. Ийм учраас эргэн тойронд байгаа хүрээлэн буу ич эдтэй тантай холбогдож эхэлдэг
байх нэ гэж ойлгож болно. За тэгээд ингээд бичгтээ хүслээ бичгтээ цэвэр ариун сэтгэлээр бичихийг илүүд эзэх хэрэгтэй. Ямар ч юм хоёр одоо хоргоо сэтгэлээр те гой өөрийгөө эдгэж байгаа юм шиг өөрийгөө сайжруулж байгаагаар өөрийгөө өсгөж байгаагаар өөрийнхөө амьдралд нэгүсэл уучлалыг авчирж одоо тэрийгэ бодож ингэж бэлэгдэж бичих хэрэгтэй. Төрөлхийн гин цайлган зангаар дотроосоо гаргах хэрэгтэй те. Сэтгэлээ тэрж өөрийгөө мэдгээж өөрийгөө сэргээж бичих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд ер нь ингээд таагүй юм ингээд цаасан дээр бичсэн бол тэрийг ураад устгах, шатах ч юм уу. Тэгэхгүй бол таагүй баахан өөртөө таалагдаагүй юмнуудаа бичсэн, сөрөг юмнуудаа биччихээр тэр чинь энерги болоод бодит болоод одоо биелээ олчих гээд байдаг байхгүй юу? Тийм учраас таагүй юм бичихтэй болгоомжтой хандах хэрэгтэй. Таатай юм бичихтэй цэвэр цайлган сэтгэлээр бичих хэрэгтэй. ертөнц дэлхийтэйгээ холбогдож байгаагаа мэдрэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар энэ бичиг гэдэг харилцаа үүсчин гэдгийг ажиглах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй. За тэгээд хоолой ертөнцийг сайжруулахын төлөө бас зүйлүүдийг бичих хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө амьдралыг сайжруулах биш ээ. Энэ дэлхийн ертөнцийн сайн сайхан байж ээж таны амьдрал чинь сайжирнаа. Улс орон нийгэм маань сайн сайхан байж ээж таны амьдрал чинь сайжирнаа. Хажууд ханд найз нөхдий чинь амьдрал сайхан байж ээж таны амьдрал сайжирнаа. Тэрийг бас бодож болохгүй. Цэвэр ариун сэтгэлээр бичээрэй. Цайлган сайхан сэтгэлээр бичээрэй. Төрөлхийн ингээ гин зангаараа бичээрэй гэдэг байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн ертөнцийн сайн сайхныг бичнэ. Манай дэлхийн ертөнц гоё инх тайван байх болтугай, амар амгалан байх болтугай, дэлхийн маань өдөр болгон шинэ ургамал ногоо цэцэг навч дэлгэрж явах болтугай. Дэлхийн ингээд тэ өвдсөн хэсгүүдийг сайн сайхан сэтгэлтэй хүмүүс өрүүлж имчилж тусалж хайрлаж хамгаалж явах байх. Юу тархи толгойн дотор чи юу орж ирж байна те. Тэрийгэ бичих хэрэгтэй. За мөн амьтдыг бас бичнэ. Энэ амьтад гэдэг чинь хөөрхөн өрөвдөлтөө шүү дээ те. Тэгэхээр амьтад бас ингээд эрүүл сарвал сайн сайхан байгуултгай амьдтыг одоо юу гэдэг одоо тарих толгойн дотор ингээд орж ирсэн гой зүйлүүдээ буюу эргэн тойрныхоо ертөнцийг сайжруулах хүслүүдээ бас бичиж тэмдэглэж үлдээж явах хэрэгтэй. Ингүүл та дэлхийн ертөнцид одоо таалагдана. Байгаль дэлхийд энэ сахиусан тэнгэрүүдэд таалагдана. Юу вэ гэхээр нөө бусдыг өөртөө татах чадвар гэж байгаа шүү дээ. Дуу хоолойгоороо, царайгаараа, яриагаараа, мэдлэгээрээ татдаг шиг бид нар энэ дэлхийн ертөнцид байгаа сахиусан тэнгэрүүдэд дэлхийн ертөнцийн эерэг энергиудад таалагдахын тулд цэвэр цайлган сэтгэлтэй бусдыг боддог. Амьдрал ахуй хүслээ ганцхан өөрийнхөө төлөө бичдэггүй те. Дэлхийн ертөнцийнхөө төлөө бичдэг. Хүн төрлөختний төлөө бичдэг. Хязгааргүй тарих толгой буюу ингээд толгой дотор багтаж болох бүгдийг оруулж бичиж чадсанаар та өөрийгөө улам илүү нээн. Та өөрийгөө улам илүү агуу болгоно. Юу гэхээр зүгээр нэг за би нэг мөнгөтэй болгосон гэж бодож байгаа хүн дэлхийн ертөнцид амар амгалан байгаасаа гэж бодож чадж байгаа хүн хоёрын ухаан ухамсарын заагийн хооронд хідэн хурууны зааг гарах үлээ те. Хідэн одоо хэр хэмжээ гарах үлээ гэдэг шиг тийм байдаг учраас бид нар илүү бүтээлж байхын тулд илүү гайхамшигтай байхын тулд илүү юм хөтөлбөрч те ич хэдийн байхын тулд цэвэр ариун сэтгэлээр замыг гэрэлтүүлэхийн тулд цайлган цагаан сэтгэлээ урдаа барьж байгаа дэлхийн ертөнц зам ёс эргэн тойрны бусдын төлөө сайн сайхан зүйлүүдийг биччихээж танд энэ ич чид үйлчилж эхэлдэг байх нэ. Ич чид гэдэг юм чи өөрөө маш гоё жорлоо. Юу гэхээр амьдралдаа ич чидийг дуудахын тулд цайлган цагаахан байх хэрэгтэй. Чин сэтгэлээс хоёргүй сэтгэлээр итгэдэг байх хэрэгтэй. Мэдэрдэг байх хэрэгтэй те. Бусдад өгчгийнсэн, мэдүүлчихсэн энэ зүйлийг би болгосноор ийм гоё ийм гоё юм зүйл бүтээчихсэн гэсэн сэтгэлээр хийх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тийм учраас та нар маань тэрэн дээрээ бас анхаараарай. Тэгэхээр амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах сүнслэг одоо аргын хоёр дахь арга нь бол бичиг байдаг байх нэ. Хэрвээ та энэ бичиг гэдэг ич чидийг одоо сүнслэг ертөнцийн ич чидийг ашиглаж чадах юм бол та ч нөгөө нэг дэлхийн ертөнцид өөрийнхөө хүслийг хувиргаж чаддаг нөгөө нэг шиттэн гэдэг хүмүүс шиг болж чадна гэсэн үг байхгүй юу? Таны хувьсах чадамж чинь нэмэгдээд байдаг. Хувьсах чадамж гэдэг чинь өөрөө чинь бодол санаа энэ дотор байгаа мэдрэмж мэдэгдэхүүн чинь хувьсах чадвартай байхгүй юу? Энэ чинь өөрчлөгдөх чадвартай, өсөх чадвартай, үнэлэгдэх чадвартай, нэмэгдэх чадвартай. Энэ зүйлээ өөрөө та чиглүүлж сурж гинэ гэсэн үг. Таны урд цагаан цас бал хоёр байгаа бол та юуг л бол юуг зурж чадна. Амьдралаа яаж хувиргаж чадна. Яаж чадамжийг нь өөрчилж хувьсгаж одоо өгөх чадвар танд байна гэсэн үг байхгүй. Тийм учраас таагүй нөхцөл байдлаас гармаар байвал өсөлт боломжийг өөртөө дуудмаар байвал хүмүүст өөрийгөө үнэлүүлмээр байвал зүрх сэтгэлээ нэмээр байвал эдгээрмээр байвал одоо тий сорилт бэрхшээлийг даван туулмаар байвал бас энэ амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах бичгийн энерги аргыг ашиглаж сураарэ. За тэгээд нөө зүгээр нэг бичиг биш миний хэлж байгаа энэ зүйлүүдийг ашиглаж гой цэвэр ариун бай, цайлган сэтгэлтэй бай, гин цайлган зангаараа бичиж явахдаа энерги гой зүв байлга, бодол сэтгэлээ зүв байлга тий
битгий юм баларгаа цааш юм сараачж байгаа юм шиг бич. Аль болох хамгийн гоёороо хүндэтгэж бич. Бичиж байгаа зүйлээ зүрх сэтгэлээсээ бич, шинээр бич, өсгөж бич, хайрлаж бич, үржүүлж бич. Ингэж чадах юм бол та үргэлж өөрийнхөө амьдралыг илчилж чадна гэсэн үг. За тийм учраас хүний өөрийг хувьсгах чадамж гэж байна. Таны амьдрал чи энерги чи өөрийг хувьсгах чадамжтай, өсгөх чадамжтай, доошлох чадамжтай, нэмэгдэх чадамжтай. Та өөрийнхөө амьдралыг хувиргах чадвар таны гарын алган дотор байгаа байхгүй юу? Таны энэ хурууны өндөгт, таны мэдрэмжинд, таны урд цагаан цаас бал хоёр байгаа тохиолдолд та өөрийнхөө амьдралыг хольж чаднаа, сүлж чаднаа, өөрчилж чаднаа, бурханлаг болгож чаднаа, элементүүдэд нэмж чаднаа тий. Тэгэхээр бид бүхний амьдралд бусдыг хувиргах чадвар байна. Надад миний ухаан ухамсар сүнсэнд таныг хувиргах чадвар байна. Тэгэхээр би тантай энэ мэдлэгээ хуваалцсан ш та өөрөө өөртөө амжилтыг хүс. Та өөрөө өөртөө амжилт аз мөнгийг өөрөө дуудаж сур, бичиж сур, эрэл хайгуул хий. Гэхдээ хүслээ бичгтээ, амьдралаа бичгтээ түрүүний жоруудыг мартаж болохгүй. Дэлхийн ертөнцийн сайн сайхны төлөө зүйл бич. Хажуудах найз нөхдөйхөө эрүүл мэндийг бичтээ. Хамгийн сайн сайхан буй бусдын төлөө бас сайн сайхан зүйлийг мөр буулгаж ээж таны энэ хувиргах чадвар, хувьсгах чадамж чинь өсдөг байхгүй юу? Бусдыг ерөөсөө өөрчлөх хүсэлгүй. Бусдтай ямар ч харилцаагүйгээр та энэ амьдрал сайн сайхан амьдрна гэж хизээч байхгүй. Бусдын сайн сайхан байж ээж, бусад хүмүүсийн хүч чадал нэмэгдэж ээж, бусад хүмүүсийн амьдралын чадамжинд дээшилж ээж та энэ амьдралдаа илүү сайн сайхан амьдрах боломжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр өөртөө хүсэж байгаа зүйлээ мөн бусдад хүс. Тэгэхээр шалтгаангүйгээр бусдыг хайрал, шалтгаангүйгээр бусдад ерөө, шалтгаангүйгээр зүгээр л эрэлж хайгуулж бай. Тэгээ ид чид гэдэг зүйл дэлхийн ертөнцийн байгаа ид чид гэдэг зүйлийг ашиглацсаар хүний өөрийн энергийн давтамж таны энэ хүсэл чинь хэр удаан биелэх, хэр хурдан биелэх чинь танаас шалтгаална. Таны сэтгэл хоёргүй ингээд цагаан сэтгэлтэй те онгойлгод дэлгээд тарсан ч цав цайлган сэтгэлээрээ байж чадвал таны хүсэл маш хурдан биелнэ. За тэгсэн чинь нэг хөөрхий тэрний дээр гарчгаасан, энэний доор орчихсон, тэрийг чадчихсан нэг яваргүй те нэг юм яваргүй бодолтой байх юм бол хөөрхий тэр хүсэл чинь жилийн дарааж биелж магадгүй, 2 жилийн дарааж биелж магадгүй, 20 жилийн дарааж биелж магадгүй. Хугацаа нь бол таны сайхан сэтгэлийн хэмжээ байхгүй юу? Юу нэ? За, үчи мэндэ багшаа 2026 оны групптэй бүртгүүлмээр байна. 12 сарын ихэр байж болох уу багшаа гэсэн байна. 11 сар бүртгэл дууснаа. Одоо бүртгэл хаагдад 9 хоног үлдсэн байна. Уучлаарай. 12 сард би орсон хүмүүстэй мэдээлэл өгөөд мэдлэг мэдээлэлээр нь хангаад байж юмар байна. Хүн амьтан бүртгэж аваад өөр юм санаа сэтгэлээ чилээмэргүй байна. За ингээд инээмсгэлж бичээрэй те гоё мэдэрч бичээрэй, ухаарч бичээрэй, хайрлж бичээрэй, бичсэн зүйлээ хараараа атгаараа те өөрөө өөртөө гоё үг хэлээрэй, өөрийнхөө тэр энергийг өөрөө мэдэрч сураарай. Ингэж бичиж чадах юм бол таны амьдралдаа сайхан хүслийг дуудах тэр хүсэлтэй нь маш хурдан биелэх боломжийг дэлхийн ертөнц бидэрт аль үжээ өгсөн байдаг байх нэ. Хүн болгоны дотор мастрын чанар байдаг. Мастрын чанар гэдэг чинь ямар нэг юм мэрэгшээ тэрэндээ бүр ингээд оргил нь болох те багш нь болох тэр боломж тэр чадвар хүн болгонд байдаг байхгүй юу? Зарим хүмүүс нь ярих чадвартай байна, зарим хүмүүс нь бичих чадвартай байна, зарим хүмүүс нь гоо үзэсгэлэнгээ болон тосолж тордох чадвартай байна. Зарим хүмүүс нь хүмүүсийн сэтгэлийн төгшөөрийг ангааж өгдөг байна, эдгэж өгдөг байна. Зөндөө олон чадварууд байна. Уучлаарай, ахаад юм асууя. Хүслийн дэвтэртэй гадна өнгө ямар өнгөтэй байх вэ? Харуу гинэ. Хүслийн таны дэвтэрний ч өнгө, таны дотоод өнгө, сэтгэлийн ч өнгө байхгүй юу? Би тэр өнгийг хэлэхгүй шүү дээ. Ганцхан юм өнгө байна гэдэг дэлхийн ертөнцийн баригдмал юм байхгүй шүү дээ. Та тэр үед ямар энергитэй явж байгаа, та тэр гой хүслийн дэвтрээ ямар хавцтай, ямар үзэсгэлэнтэй, ямар ичидээр яаж сонгож авах юм? Гой ингээд тэр үед чинь таны дотоод сэтгэл гэгээтэй байвал гэгээ гэрэлтэй айгуу гой цайлган ямар ч идэ те илүү гой дулаахан өнгөнүүдтэй дэвтэр сонгомоор санагдана. Бурханлаг байвал бурхны зурагтаар сонгомоор санагдана гэд тухайн эрчим энерги таны дотор байгаа тэр мэдрэмжээс чинь шалтгаалаад хүн дэвтрийнхаа хавцыг сонгоно. Өөрийнхөө хүслийн дэвтрийн хавцыг өөрөө сонгоно шүү дээ те. Мэдэрч сэтгэл хөдлөл оюун ухаанаараа сонгоод авдаг юм аа. Тэрнээс биш зөвхөн улаан байна. Зөвхөн ягаан байна. Зөвхөн цагаан байна гэсэн юм бол байхгүй те. Бүхэл өнгө өөр өөр ингэсэн давуу талтай, бүхэл өнгө өөр өөр ингэсэн сул талтай. Дэлхийн ертөнцид утга учиргүй нэгийг хинзүүлж байхгүй. За ингээд гой асуулт асуухаар бас ингээд тэрнтэй холбоотой янз янзын юмнууд яригдчихэж байгааз тийм учраас бас зөв гэж те. За тэгээд хэдүүлээ амьдралдаа сайн сайхан зүйлүүдэд дуудъя, бэрхшээлээ ялалт болгож хувиргая, өөрийнхөө энэ ур чадварыг өсгөх чадвараа дотоод хүчээ ашиглая, хамгийн сайн сайхан зүйлүүдийг өөртөө дуудъя, айдсаа даван туулъя, бэрхшээлээ энерги болгож
одоо сургая, бодлоо бодит болгож үзье, бодлоо бодит болгож үзснээр та хувиргах чадвараа өөрөө ашиглаж чадна, тэнгэрлэг өдөртөмжтэй холбогдож чадна. За хувиргах чадвар бол хүн болгонд байдаг. Бид нар бүгдөө энэ амьдралынхаа бэрхшээлийг даван туулаад дэлбэг сайн сайхан амьдрах мөч тохиолдол бид нар бүгдэнд нь тэнцүү заягдсан байдаг байхгүй юу? Хөгжүүлж чадаа араас нь эрэлхийлэгч байгаад эрдэм шамдангуй хандсан хүмүүс нь арай илүү ойлгоод арай илүү амьдарч байгаа. Эрдэм шамдангуй хандаагүй зүгээр аар сархаа өдгөө хоногийн хоолоо яах вэ, өнөөдөр яах вэ гэд жижиг шажиг зүйлдээ хитрхи анхаарсан хүмүүс, хөгжиж чадаагүй хүмүүс байна. Арай жоохон доогуур байгаа. Гэхдээ л бид нар бүгдөө те хамтдаа хөтлөөд хамтдаа энэ одоо үзэгдэж байгаа амьдралаа өөрчлөх боломжтой байхгүй юу? Та өөрийнхөө чадвар оюун ухааныг хөгжүүлсэн, хөгжүүлснээс үл хамааран та өөртөө бүх зүйлийг дуудаж чадна. Бичиж чадахгүй бол амаараа дууд. Танд ам гэдэг юм чинь дэлхийн ертөнцид заяатсан байна. Амаараа дуудаж чадахгүй бол бичээд үзтээ. Ер нь ингээд бид нар маш олон аргууд байгаа гэсэн шүү дээ. За ингээд амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах, сүнслэг хоёр дахь аргыг би та нартай тайлбарж өгч дууслаа. Аль болох гүн гүнзгий утга учирыг тайлбарлахыг хичээлээ. Нэгийг ухаарч хоёрыг бодож ойлгож авсан бол таны амьдралд шинэ боломж үүсчин гэсэн үг, шинэ чадвар үүсчин гэсэн үг, шинэ зорилго тэмүүлэл үүсчин гэсэн үг, эргэлзээтэй нь итгэл болж гинэ гэсэн үг, шилжиж штэ. Би дөнгөж сая танд эргэлзээгээ хэрхэн яаж итгэл болгох арга ухааныг зааж өглөө. Юу гэсэн үг вэ гэхээр яаж амьдралаа сайжруулахыг бодож байсан бол саяны зүйлийг ойлгоснороо, саяны зүйлийг ухаарснараа, нүдэ нээж чадсанараа итгэл төрж эхэлж штэ. Би амьдралаа ингэж өөрчилж болох юм байна. Би ингэж амьдралаа зургалж болох юм байна. Би ингэж дуудаж болох юм байна. Ингэж хувиргаж болох юм байна. Энэ эрдэм ухаан бол өөрөө юу вэ гэхээр эргэлзээд итгэл рүү шилжүүлэх ухаан гэж та нартай тайлбарлая тий. За дээрэс нь тэгээ чадварлаг гой хүчин чармаалт хэрэгтэй, цайлган сэтгэл хэрэгтэй, итгэл өмчлөх хэрэгтэй, хоёргүй сэтгэл хэрэгтэй. За би амьдралаа гоёор бичээд энэ амьдрал өөрчлөгдөн гэж юу гэдэг ингэж бодож байгаа бол битгий бүр тэгэж цагаа өр, битгий хайраа балаа өр те. Хоёргүй сэтгэлээр итгэж байгаа бол намайг ингэж хэлсэн чи амар гой урам аваад, зориг аваад, хурдан чиглүүлмээр санагдаад, хурдан хэрэгжүүлмээр санагдаад, өөрчлөлтийг мэдрэл, догтлол ухаарч ивэл яг одоо бичтэй. За ийм л зүйлүүд байдیں۔ Ичид гэдэг бол ерөөсөө хоёргүй сэтгэлээр итгэж үнэмшиж хийж байгаа бүх зүйлдээ өөрөө ичид оршдгийн. Тэрнээс санаатаа хийгээл, самсаргүй хийгээл, тархиндаа нэг бодоод, ухаанаар нэг бодоод, энэ хүний хэлж, энэ хүн худлаа хэлж, янз олон одоо тийм инээдтэй зүйл бодож байхаар зүгээр л хар, зүгээр л үйл, зүгээр л хүч чадлаа мэдэр те, зүгээр л шинэ эхлэлийг бий болгох тэр хаалгаа өөрөө онгойлгол гэсэн утгатай байхгүй. За ингээд 3 дахь хэдүүлэн арга руугаа орё. Амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудах 3 дахь арга бол тармийн арга байна. За юу гэсэн үг вэ гэхээр чинь дэлхийн ертөнцийн амын буюу хүлээр ярьж байгаа үгний давтамж гэдэг чухал байд юм байна. Энерги гэдэг чухал байд юм байна. Бичгийн хүч гэж байд юм байна гэдгийг би дөнгөсөө тайлбарлаж дууссан шиг тарин гэдэг чинь өөрөө сүнсний код, ариуслын хүч гэж явд юм аа. Тарин гэдэг чинь өөрөө ерөөсө хоёргүй бид сайн хэлээд байна. Бичигт хоёргүй сайхан сэтгэлтэй бай, цэвэр ариун сэтгэлтэй бай, гинэн цайлган бай. Яг анхдагч энергиэрээ гинэн цайлган байдлаар бичээрэй гэж хэлсэн шиг тарин гэдэг зүйл чинь өөрөө ариуслын хүч буюу яг гин цайлган буюу ямар ч хоргүй сэтгэлээс үүссэн үгийн давтамж, үсгийн давтамж, авианы давтамж авахгүй юу. Тийм учраас би тарин дуулаараа, тарин уушаараа миний хийсэн тарины дуулуудыг хүмүүс сонсоод ингээд сэтгэл айгуу гоё боллоо, тайвширлаа, айгуу гоё хүч авлаа гэдэг нь яагаад тэгээд байгаа вэ гэхээр сүнсний код, ариуслын хүчээр тэр ариуслын хүч гэдэг тэр амьдралын давтамжтай тэр үгүүдийг нийлүүлээд дуу болгоод аян нийлүүлээд ингэсэн учраас тийм мэдрэмж авч байгаа байхгүй юу. За тийм учраас амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудахдаа тарин уншиж сурнаа. Жирийн үг бишээ. Тарин гэдэг чинь эртний дуу аваа, эртний код, эртний одоо давтамж тийм үү. Энэ давтамжийг уншаад байхаар түлхүүр нээгддэг болд юм а. Түлхүүр нээгдээд ирэхээр таны амьдралд орчлон ертөнцөөс маш гоё хүч орж ирд юм а. Холболт үүсд юм а. Маш гоё ариуслын хүч би болд юм аа тий. За дээрэс нь тарины давтамж гэдэг юм чинь цэвэрлэгээ байд юм аа. Тарныг олон удаа давтаж унших тусам таны дотоод одоо бохирдол сүрэг эрэг энерги буюу үүлийн үр тань санаатаа буюу самсаргүй хийсэн бусдыг гомдоосон зовоосон сайн болон муу үлийн үрээр ямар нэгэн одоо юу гэж байгаа шүү дээ. Үйлдэл танд үүссэн гэж байгаа шүү дээ. Тэр үйлдэлүүд ч өөрөө цэвэрлэгдчихэд юм а. Тэгэхээр олон удаа давтаж уншаа, олон удаа давтамжтай тарныг уншиж өөрийгөө эхлээд цэвэрлж сур, энергээ цэвэрлж сур, бодлоо цэвэрлж сур, орон зайгаа цэвэрлж сур. Түүний дараа хүсэлт зай одоо гардаг юу гэхээр та нөө цэвэрлэгээ хийгээд дотор бохирдлоо ингээд цэвэрлээд тарин уншаад маш гол ингээд дотоод бохирдлоо цэвэрлээд сурчхлаар таны дотор тэнгэрлэг буюу сайн сайхан энергийн зай үүсдэг байхгүй юу.
энэ зайгийг чинь хүсэлт зай гаргаж өгч ин гэж нэрлэдэг аахгүй юу. Тэгэхээр юу гэхээр та хүсэлтэд зай гаргаад өгч байгаа болохоор энэ тарныг олон удаа уншаад цэвэрлэгээ хийгээд хахаар энэ тарны давтамж чинь таны амьдралд дуудах сайн сайхан зүйлүүдийг таны амьдрал руу хүслийг тань чиглүүлж өгдөг аахгүй юу. За ингээд чиглүүлээд өгчгөр айд салга болно. Нөгөө цэвэрлэгээ хийгээд тарин уншаад байхаар дотоод айд салга болно. За мөн дотоод түгжээ тайлагдана. Кармик буюу үеийн үр чинь хэм маяг чинь одоо тогтвортой гой зүв болгож ирнэ. За дээрэс нь хүслийн сувгууд чинь нэгдэнэ. Таны дотор байгаа тэр хүслийг биелүүлэх сувгууд чинь хаагдцсан байдаг. Юу гэхээр би ингээд тэр бомтон болж амьдрмаар байна гэж хүслээ бодож яснаа. За миний тэр бомтон болно гэж байх үү дээ. Одоо би амар алдартай, би одоо авьяастай болмоор байна гэснээр. За миний авьяастай болно гэж юу байх вэ гэд та өөрөө юм хүслийн сувгаа одоо бохирдуулсан, хаацсан ингээд замд нь ингээд юм саад дотор үүсгэсэн байдаг байхгүй юу. Тэрийгээ ингээд тарин уншаад хаар тэр сувгууд чинь нээгдэж эхэлдэг юм аа. Сувгууд чинь нээгдэж эхлэхээр юу болдог вэ гэхээр хүслийн зам чинь одоо юм гоё ингээд хоосон ямар ч тийм саад доторгүй болоод ирэхээр оюунтай намард юм аа. Сүнстэй төвлөрд юм аа. Биетэй тавьширд юм аа. Ингээд тарны хүчээр та амьдралдаа сайн сайхан зүйлийг дуудаж чаддаг болд юм аа. Тарин гэдэг бол орчлонгийн дээд хүчүүдтэй таныг холбож өгдөг холбоо буюу ариун үг багхгүй юу? За тэгээд энэ орчлонгийн дээд хүчүүдтэй холбогдох хэл гэж хэлж болно. Та бид нар монгол хэлээр ярьж чинь та намайг ойлгож чинь би таныг ойлгож чинь. Дэлхийн хэл, орчлонгийн хэл, тэнгэрлэг энергиудын хэл, сахиусан тэнгэрүүдийн хэл, бурхтын хэл гэдэг чинь өөрөө тарин багхгүй юу? Тэгэхээр та тариныг олон удаа дуудах тусам орчлон ертөнцийн хүчтэй буюу бурхад тэнгэрлэг энергиудтэй холбогдчихин гэсэн үг. Хүсэлтэй нь өөр өндөр давтамж дээр иржин гэсэн үг. Та өөрийнхөө энергийг өргөжин гэсэн үг. Тийм ч учраас би тарин уншаараа, тарин дуулаараа, тарныг дуулж сураараа, уншиж сураараа ингээ нэг өөр ингэсэн таринтай болчих гэдэг байхгүй юу? Тийм учраас энэ тарин гэдэг зүйлийг чинь одоо зөвхөн шашны хүмүүс л хэрэгэлдэг юм биш. Энд чинь дэлхийн ертөнцид бүх хүмүүс хэрэглээрээ гэдэг үнгүү тараагц оюуны бэлэг, орчлонгийн бэлэг, бурхтын бэлэг баггүй юу? Тийм учраас энэ тарныг дуулна гэдэг, тарны дуулал бүтээн гэдэг те, тарны хүч нэмэгдэнэ гэдэг, таринтай байна гэдэг бол таны амьдрал дэлхийн ертөнцөдөө одоо энэ орчлон ертөнцийг засаж залруулах, өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгох асар агуу хүчээ гэсэн үг баггүй юу? За тэгээд тарны намасте гэдэг бас миний групп байдаг те. За өглөө алган шин тарин уншдаг, шин залбирал хийдэг, өгийн хүчээр амын хүчээр сайн сайхан зүйлийн амьдралдаа дуудаад тарны хүчээр итгэвчүүлээд тарны дуулаар гэгэрүүлдэг ийм утга учиртай ийм гурван зүйлүүдийг холбож би өөрийнхөө оюун зүрх сэтгэлээр бүтээсэн тийм групп байдаг юм аа. Тэр групп маань сайхан эсэлтээ аваад одоо 7-8 дахь өдөр дээр явж байгаа. Дараа 7 хоног шинэ эсэлтээ авнаа. Тийм учраас та нар маань орохыг хүсвэл бас орж бүртгүүлж болно. Намтай болгын зарыг харж агаад орж ирж болно. За инхээр бид нар таринаар хүслийн өндөр давтамжинд өргөж өгдөг байх нь өөрөө өөрийгөө хүслийн биедээ орон зай үүсгэж өгдөг байх нь гэрлийн сувгуудаа нээж өгдөг байх нь ингээд бид нар ч 108 удаа уншаарай, 9 удаа уншаарай, 21 удаа уншаарай гэж тоонууд хэлээд байдаг. Дандаа ингээд ариун энергийн хүчийг нэмэх төр тоонуудыг хэлж өгöd байгаа байхгүй юу? Амаараа хэлэх, бичгээрээ дуудах, таринаар дуудах гэдэг энэ гурван арга бол таны амьдралдаа сайн сайхан дуудаг одоо зүйлүүдийг тарих үр гэсэн үг. Та гурван үртэй болчлаа. Гурван цэцгийн үр байна. Нэг нь улаан, нэг нь ягаан, нэг нь шар гэдээ ойлгочих. Энэ гурван цэцгийн үр чинь нэг нь амаараа хэлэх үгийн өглөг, нөгөөт нь бичгээр дуудах, бичгийн өглөг, нөгөөт нь таринаар дуудах, тарины өглөг гэдэг юм. Гурван үзэсгэлэнтэй цэцгийн үртэй болчлаа. Тэр гурван цэцгийн үрээ хөрсөндөө буулгаад туслана гэдэг нь та уншдаг, дуулдаг, бичдэг үлддэг болоод ирэхээр хүсэлтэй нь биелээд материаллог болоод амьдралтай нь өөрөө төгсгөлийн өдөр хүртэл аз жаргалтай сайн сайхан амьдрах энергиудыг дуудаж болно. Амьдралынхаа төгсгөлийн өдөр хүртэл гой гой зүйлүүдийг бичиж тэмдэглэж болно шүү дээ, тий. Хүслийн замаа ариусгаж агаад нээж агаад энийгээ сайхан одоо итгэвчүүл сурах юм бол дэлхийн ертөнц гэдэг бол ичээд та бол үнэхээр агуу одоо хүчтэй таны дотор дуу хоолойны хүч байна, материалын ертөнцийн хүч байна, энергийн хүч байна, үндсэн долоон хүрдний хүч байна гэд маш олон хүч чадал, маш олон гайхалтай гэрэл гэгээ байгаа аахгүй юу. Тийм учраас бодит зураг төслийн одоо бодит зураг бий болгоод бичээд уншаад таринаа дуулаад явж байгаа хүн бол өөртөө дуудаж исэн, өөртөө төлөвлөж исэн бүх хүслээ дэлхийн ертөнцөөс авч чадна. Хүн ингээл нэг жижигхэн хүсэл бодцоод тэрийгээр амьдралынхаа турш биелүүлж чадахгүй тохиолдол гэж байна. Асар том хүсэл хүччээд маш хурдан биелүүлэх тохиолдол гэж байна. Хүний энергийн давтамж гэдэг бол хязгааргүй байхгүй юу? Тийм учраас та өнөөдөр нэг хүсэл бичээ тэр хүсэлтэд хүрч чадчихна гэдэг нь та тэр хүсэлд хүрч чадчихна гэдэг нь та тарин уншсан байгаа байхгүй юу? Та гоё үг хэлсэн байна. Та тэрийг амаараа дуудсан байна. Бичгээр төлөвлөсөн байна. Энийний чинь хүчинд тэр бүхэн чинь таны амьдралд сүнслэг зам, сүнслэг сувг нэгдээд таны амьдралд бүтэж гин, одоо хүрж гин,
орж ийн гэсэн үг байхгүй юу. Тийм учраас ингээд сүнслэг замаар нээж одоо амьдралдаа сайн сайхан дуудах энэ 3 аргыг бол гурвуулангийн ашиглаж сур. Амтаа намаараа, бичгтээ бичгээрээ, хүсэлтээ хүслээрээ, таринтай таринаараа тий энэ 3-ыг гурвуулангийн одоо хооронд нь холиод сүлээд хийсэн ч гэсэн маш хүчтэй үйлчилдэг байгаа. За тийм ч учраас би энэ 3 арга гурвуулангийн л дэлхийн ертөнцид хүмүүст санал болгодгоо. Би өөрөө тарин уншаач, тарин дуулаач гэдэг бичээч, бичгийн бичиг бясалгал гэдэг одоо онлайн группт хичээлтэй тэр бичиг бясалгал гэдэг хичээлээрээ дамжуулан бичиг гэдэг энерги юм байна гэдгийг тайлбарлаж өгдөг. За тэгээд мөн тарны намастай гэдэг групптэй тарныг уншиж дуулахыг хүч чадлыг хүмүүст үзүүлэх гэж хичээдэг. Хоолон чакра ярих бясалгал гэдэг онлайн хичээлтэй хүмүүсийг хоолоогоороо дуу чимээгээр амаараа амьдралаа дуудах тэр дуу одоо дуудаж байгаа дуу хоолойныхоо бохирдлыг цэвэрлээд хүчийг нь нэмээ гэдэг ийм онлайн хичээлүүдтэй юм аа. За ингээд амьдралд бол сорилт бэрхшээлээр дүүрэн байдаг. Сорилт бэрхшээл гэдэг дүүрэн байх одоо тэг сорилт бэрхшээл таны амьдрал тохиолдох болгонд бол та энийг ач ивэл гэж ойлгох хэрэгтэй. Ач ивэл орж ирж ээж энэ сорилт бэрхшээлийг давн тулж ээж чадвараа нэмдэг, оюунаа тэлдэг, манлайлах одоо ур чадвараа нэмдэг, авхаал самбаачин сайжирдаг, ер бүсийн хүч чадалтай болдог, уян хатан болдог, хүндлэгддэг. Өөрөө өөртөө хүндлэгддэг, бусдад хүндлэгддэг, өөрийгөө бүх ур чадварыг эзэмшиж өмчилж сурдаг те. За манай сэцэгч орж ирсэн байна. Сайн уу сэцэгчээ. Монголд ирсэн байгаа шүү. За удахгүй гоё хоолнд ураад гоё амттай сайхан хоол идэнгээ сүүлийн үеийн ажил амьдралаа ярилцсанаа намайг Гуанжууд хахад миний орчуулга хийж өгөөд надад маш хэцүү байх үед маш их сайн тусалж өгсөн. Тэгээ ер нь ингээд бүхэл одоо цаг мөчид маа сайхан тусалж ийсэн учраас дотроо бодоод яваад байгаа шүү. Гуанжугаас ирэх үедээ уулзаж амжаагүй хэдхэн өдөр ажиллаж агаад яарад Солонгос явцсан. Тэгээ Солонгосоос ирээд одоо нэг сайхан суурин байна. Одоо нэг хэдхэн одоо нэг ачаалттай байгаа үеэд даваад нэг сайхан болоод ирэхээр цаг заваа ярилцж агаад сайхан амттай хоол иднэ гэж те. За тэрийгээ сайхан хилийгээ бодоодсэн чи өөрөө ингээд сайн хүн санаагаараа гихчээр ороод ирсэн байх шүү. За тэгээд нэг хүсэл биелсэн гинэ яасан сайхан юм бэ. Баярлалаа. Амжилт хүсье те. За тэгээд хэдүүлээ энэ одоо амьдралд ингээ янз бүрийн олон зүйл орж ирээ, саад бэрхшээл орж ирнэ гэдэг бол таны нөгөө нэг даван туулах чадварыг нэмээд те ертөнцийг өөрөөр харах тэр нүдийг чинь нээж өгөөд гэрэлтсэн тийм хүчтэй болгож өгж байгаа. Та би надад нэг юм ерөөс ойлгодгүй юу гэхээр заримдаа ингээ хүмүүсийг үзээс сууж хахад нэг юм ямар ч зориггүй, ямар ч тэмүүлэлгүй тэгснэ би байгаадаа сэтгэл хандсан, би байгаадаа сэтгэл хандаг гэж ярих тохиолдлуудаас гардаг. Баярлаа хайртай шүү гэсэн маань баярлаа хайртай шүү. За тэгэнгүүт ингээд үгүй хүний ингээ 3 махан бие, сүнсэн бие, тархин бие гэж 3 бие байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ингээд 3 одоо энэ биед чинь энэ 3 биед чинь хүсэл гэж байгаа. Махан биш угаасаа хүссэн хүсээгүй анхдагч энерги буюу амьдрах орчин, унах унаа, хоол унд өмсөх зөв хувцс эдлэл хэрэглээ. Угаасаа бид нар чи ийм юм олох чадвар чинь байглаасаа заяагдмал байгаа байхгүй юу. Та бүр ямар ч мэдлэг боловсролгүй байсан ч өөрийнхөө хөлөөр гараар тархиар ингээд одоо үйлдэл хийгээд өөрийнхөө чадвараар хоолоо одоо олоод идэх чадвартай байдیں۔ Тэнгүүд оюунаараа олж идэж байгаа те. Бүр сүнслэг чадвараараа бусдыг эдгээгээд бусдыг засаад залруулад эрчим энерги засаж өгөөд олж ирж байгаа мөнгөний чанар гэдэг бол маш онцтой, маш хүч төртөмжтэй, маш амар амгалан дуудаж өгдөг илүү хүчтэй гэдэг юм аа. Тэгэхээр зүгээр байгаадаа сэтгэл хансан гэдэг нэг төгс гэгэрсэн багш нарын төвшөнд битгий өөрийгөө харьцуулалтаа амьдралаа битгий тийм уйдгартай болгоолаа энэ цаг мөч байгаадаа сэтгэл ханамжтай байна уу гэд амьдраад байж хат чинь энэ цаг мөчид чинь танд хэн буцааж өгөх юм бэ? Хэн ч танд буцааж өгөхгүй шүү дээ. Бурхан ч буцааж өгч чадахгүй. Тэгэхээр цаг мөч болгонд бэлэн бай. Цаг мөч минут секунд болгонд өөрийгөө чиглүүл хөгжүүл аялалд явж байгаа гэдгээ битгий март. За тэгээд хэцүү үед одоо гарах юм бол угаасаа амьдралд бол хэцүү хүнд үе зөндөө гардаг, надад ч гардаг. Энэ хэцүү үед гарах юм бол дотоод хүчээ чагна, дотоод хүчээ бий болгож ичид болгомоор байвал амаараа амьдралтаа сайхан зүйлийг дууд, бичгээрээ дууд, таринаар дууд те. За тэгээд ирэхэр чи мэрэгэн ухаан чинь сайхан тэлэгдэж эхэлнэ, харах өнцөг чинь нэмэгдэж эхэлнэ, гэрэл гээ асч эхэлнэ, итгэл найдвар төрж эхэлнэ, эргэлзээ чинь багасж эхэлнэ, урам зоригтой болж эхэлнэ, бэрхшээл чинь одоо яаж даван туулагдах арга ухаан чинь таны тархи толгонд чинь орж эхэлнэ. Ингээд хүслээ биелүүлээд баг хүслээ дуудаж чадж байгаа хүний дотор юу төрдөг гэж нэгүсэл, инэрл,
талархал, хайр төрдөг. Хүслээ биелүүлээд амжилттай байгаа юм чинь талархаас яах юм бэ? Аз жаргалтай болохоос яах юм те? Илүү баяр баясгалтай амьдрахаас яах юм? Энд чинь хүслээ биелүүлж чадахгүй байгаа хүний дотор атаархал, атаачтэй, уур уцаар, гомдол тэр энерги нь бол өөрийг нөхцлүүлж яадаг юм л юм болдог. Эерэг байдал, төвчээр, нинжин сэтгэл гэдэг бол эргэн тойрондоо өгсөн таны зүйлээс чинь хамаарж байгаа байхгүй юу? Та эргэн тойронд сайн сайхан зүйл өгсөн учраас танд буцаага сайн сайхан зүйл орж ирдэг те. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцөө бас урамшуулж явах хэрэгтэй. Надад ийм гоё амьдралыг, ийм гоё хувь заяаг, ийм гоё улс орныг өгсөнд баярлаа гэд амаараа дэлхийн ертөнцөө мөн сайн сайхан зүйлийг дууд. Зөвхөн өөртөө гэхээс илүү дэлхийн ертөнцөө ч гэсэн дууд. Өөрмөц дуу хоолоогоор яар те. Гоё тэнцүүл дэлхийн ертөнцийн аз жаргалыг өөрийнхөө амьдралын аз жаргалтай тэнцүүл. Дэлхийн ертөнцийн чинь аз жаргалтай ээжэж та аз жаргалтай байна. Дэлхийн ертөнцийн чинь сайн сайхан байжээж та сайн сайхан байна. Дэлхийн энерги өөрөө гэрэлтэй байжж таны гэрэл одоо таны зам гэрэлтний өдөр өөр оронд болж байгаа дайн бид нар ч ямар хамаатай юм бэ бишээ уучлаарай тэр дайны төлөө өдөр болгон залбир өдөр болгон тэ хүмүүсийн сайн сайхны төлөө сайхан үг хэл тарин унш ягаад гэвэл тэнд чинь аюултай юм нөхцөл байдал үүсвэл бид нар ч гэсэн аюултай нөхцөл байдал үүснэ шүү дээ тэ цаг хугацааны л асуудал шүү дээ тийм учраас бүхэл байгаа тэр гинэн цайлган сайн сайхын энерги бусд руу юулдаг ертөнц рүү юулдаг эргэн тойрныхоо хүмүүс рүү юулдаг байжээч та өнөөдөр амьдралаа утга учиртай болгодог, зоригтой болгодог, хөгжилтэй болгодог. Цаашлаад ирэх юм бол бүр дэгжин тэ бүр ичидтэй болгоно гэсэн үг. Амьдралынхаа замыг би өөрөө ингээд дэлхий өөрийнхөө амьдралдаа энэ ичид гэдэг зүйлийг маш олон удаа нүдэрээ харж чихээрээ сонсч байсан. Ичид гэж үнэхээр байдаг. Энэ холбоо ингээд холбоотой байдаг гэдгийг би өөрөө ойлгоод ухаарад мэдээд явж байгаа. Би тун утгагүй та нартай маш гоё энергийн задаргааг тайлбарлаж өгнө. Энийг бүр хин ч одоо ойлгож чадхааргүй ойлгож чадахгүй гинашин магадгүй ойлгосон ч анзаардаггүй байж магадгүй миний мэдхий өнөөдрийн хүртэлгийн ч задлж тайлбарч чадаагүй мэдээлэл байгаа. За энийг би өөрөөхөөрөө задлаад өөрөөхөөрөө ингээд мэдрээд ойлгоод явж байгаа. Тэрүүгээрээ та нартаа хуваад та нар ингээд одоо яг миний одоо намтай болов пэйжийг дагдаг хүмүүс айгүй азтай юм шиг надад санагдаад байдیں۔ Яагаад гэвэл миний айгүй хүчин чаргаалт гаргаад өдөр шөнөгүй уншаал өдөр шөнөгүй өөрийнхөө амьдралдаа туршиж үзэл, хацаж үзэл, огтолж үзэл, долоож үзэл амар одоо энэ бүх зүйлийг хувиргаж үзэхийн тулд маш олон зүйл хийсэн зүйлийг зүгээр ингээл миний амнаас сонсчдаг. Тэ би зүгээр тэрийг ингээл зүгээр л урсгаал ярьцдаг. Та нар мэн зүгээр л урсгаал сонсчдаг. Тэр үнэхээр боёо шигтэй юм аа. Та өмнөх одоо амьдралуудаа маш сайн сайхан зүйлийг одоо түгээжсэн учраас хөгжүүлжсэн учраас зориулжсэн учраас бусдад сайн сайхан зүйлээ хуваалцаж байгаа учраас та өнөөдөр энэ цаг мөчид ингээд сонсоод энэ гой зүйлүүдийг мэдрээд амьдралаа гэрэлтүүлэх гурван сүнслэг аргатай болоод те ингээд явж байгаа гэдэгт тань би бол бат итгэлтэй байна. Тэгэхээр таны сайн сайхан одоо үйлээр миний сайн сайхан зүйлээр сүлэгдээд энэ цаг мөчид бид нар хамтдаа ингээд энэ сэдвээр ярилцаад нэг юмны гурван сэдвийг одоо хүндчихлөө юу вэ гэхээр амьдралдаа сайн сайхан эрчим энерги ид чидэг дуудыг гэвэл бид нар өнөөдөр бид нар гурван аргатай болчлаа. Амар дуудах аргатай, бичгээр дуудах аргатай, таринаар дуудах аргатай болчлоо. Энэ гурван арга ам мортол нь хий, ам мортол нь бичиж үз, ухаалгаар бич, гин сэтгэлээр бич, цайлган сэтгэлээр бич, хоёргүй сэтгэлээр бич, битгий эргэл сэтгэл хөдлөлөөр бич, дурлаж бич, ухаарж бич, мэдэрч бич те. Тэгж чадвартай удирдах чиглүүлж одоо өсгөж хөгжүүлж чаднаа гэдгийг дахин та нартай сануулж хэлье. За ингээд 1-7 хоногийн баасан гаргийн орой та нартайгаа нэг сайхан сэдвийг одоо задлж ярьж тайлбарлаж дууслаа. Өнөөдөр миний ч гэсэн нэг ажил бүтлээ гэдэг шигтэй өнөөдрийн сайхан ажил бүтлээ. За миний 2026 оны тэргэл сарны нууц групп буюу залбирт мөргөлгийн эхний он бүтэн одоо залбирч мөргөж тэргэл сартаа өдөрч бүр нас урагстайхаа араас эдээ бодоо өргөж хүндэтгэл үзүүлж өөрийнхөө тухайн сарын энергийг цэвэрлэж тухайн эрчим энерги одоо өрчим энерги өсгдөг нууц группийн маань бүртгэл дуусахад 9 хоног үлдсэн байна. Энэ 9 хоногта амжаад бүртгүүлээрээ 11 сарда би бүртгэлээ дуусгаад 12 сарда группт орсон хүмүүстээ энергийн задаргаа мэдээлэл тайлбараа өгөөд ажилдаа ормоор байна. 1 сарын 2-ноос би тэргэл сарандаа залбирч мөргөж хүндэтгэл үзүүлдэг үйлээ хийж эхэлнэ. 2026 миний хүсэж байгаа зорилгоо биелүүлж чадах хамгийн гоё жил гарч байгаа учраас би өрөөдсөө ядаа хүлээж байна. 2025 маань сайхан жил байлаа. Хайр дурлал эрчим энерги харилцаа холбоогоор ингэж бужигнсан жил болоод өнгөрлөө. Би ганцаараа биш та нар бүгдөө бүх хүмүүст ер нь ийм зүйл тулгарсан их бага хэмжээгээр бүгдөө сурсан сургаалуудаа авч байгаа бах. Одоо энэ 12 сарын 12 сард энэ одоо энэ хайр дурлал харилцаа холбооны эцсийн одоо сонголтууд хийгээд
эцсийн энерги шавхагдаад дуусах байгаа шүү. Тийм учраас сайхан тайван байгаарай, өөртөө итгэлтэй байгаарай, хүлээж аваарай. Ямар ч хариу гарсан, ямар ч амьдралтай нь юу ч тохиолдсон гэсэн бүгдийг нь зүгээр л хүлээн зөвшөөр. Энэ бол сургал ёстой юм, холбогдгол ёстой зүйл, мэдрэгэл ёстой ухаарл учраас танд тохиолдож байгаа гэдгийг хизээж битгий март. Тэнцвэрээ хизээж март. Зоригтой бай, зоригтой бай, харваач бай те. Ингээ ном сумаа татаж жагаад хаашаа байнда хаана онохоо харж төвлөрж байгаад нэг л тавьдаг тийм үү. Тэгэхгүй хаашаа онохоо мэдхгүй салгалаад авах юм бол энэ ч одоо үр дүн гарахгүй шүү дээ тийм учраас ном сумаа сайн тад байгаа сайн онил тэгээд харав. За тэгээд зоригтой хөр үнэн дүртэй бай, яг үннээрээ бай, үнэн чин сэтгэлээсээ бай. Уралмаар уурал, инэмээрээ инэ, яамаар яг тэрүүгээрээ л өөрийгөө гэрчилж сур. Битгий өөрийгөө өөр болгох гэдэг. Битгий ууртай байхад амар гоё инех гэдэг. Битгий инэмээр байхад ууртай болгоод те. Битгий өөрийгөө ингэж өөрчлөө те. Зүгээр л гоё ингээд сайтар нэгтэлж жагаад өөрийгөө ямар байлгамаар байгааг чөлөөлж чадах юм бол таны сүнс чи эргчлээтэй болно. Таны сүнс чи эргчлээтэй болчоор юмыг ингээл төвчээд байдгаа болоод бүр ингээд жинхэнэ оюун ухааныхаа оргилд буюу оюун ухааныхаа гүн гүнзгөрөө орч чаддаг болдог, ур чадвар чинь нэмэгддэг, шийдэмгий байдал чинь сайжирдаг, утга учиртай болдгоо, тэг ур чадвараа дээшлүүлдэгэ, татвар төвчөө нэмдэгэ гэсэн үг шүү. За ингээд сайхан амарцгаагаарай. За өнөөдөр унтахаас өмнө намаараа амьдралдаа сайхан зүйлүүд дуудаарай. Бичгээр буюу бичиж үлдээгээрэй. Тэгээд өөрийнхөө зүрхэн тарныг одоо унших ч юм өөрийнхөө мэддэг тарныг уншаарай. Мэдэхгүй бол миний намтай бодлого пэйж үзэн руу буюу одоо YouTube руу ороод тарны дуулуудыг минь бичиж авч байгаа дагаад дуулаад тэр тарнуудыг сурчаарай. Ер нь тарны бичгээр одоо ертөнцөөр дүүрэл тарн байгаах. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хоёргүй цайлган сэтгэлээр уншиж итгэж хүлээж аваарай. Тэгээ амьдралаа хувьсгаарай, өөрчлөөрөө шинжилээрэй, сайжруулаарай. Та нартай амжилт хүсье. Маргааш орой би лайв хийж чадах нь чадахгүй нөө. Хэрэв би амжуул гоё хийнэ за. Хиймээр байвал онгод оруул хийнэ. Тэгвэл би бүр гоё, бүр амттай гоё сэдв сонгохыг хичээнэ. За баяртай. Сайхан амарцгаагаарай. Сайхан зүудлээрээ. Гилалаа гэсэн байна. Баярлаа. За тэгээд манайхаа одоо амарч байгаа ах тий. Хамгийн сүүлд нь YouTube-ийн гоё YouTube дээрээс үү тавь гэсэн чинь тарныхаа дуулын хэсгээс тавь юу гэсэн чинь YouTube сүгэн маань алга болчихлоо. За тэгээд энэ мэдлэг мэдээлэл тань жоохон ч гэсэн эрчим энерги, жоохон ч гэсэн мэдлэг мэдгэдэггүй, жоохон ч гэсэн ихтгэл найдар, жоохон ч гэсэн гэрэл хийгээ өгсөн бол сайхан комент бичээгээд үлдээчээрэй. Завтаа чөлөөтэй үедээ сайхан тэр комментийг чин амаараа амьдралдаа сайхан зүйл дуудаж дуу хоолоогоор унших юм шүү. Гэдэг шиг тий. За тэгээ баярлаа. Баяртай хайртай шүү.